Би бол их уултрыг үүсгэн байгуулагч зориго гэж хүн байна. Компани. Манайх бол хөдөлмөр хамгааллын хувьд тэр дундаа эмнэлгийн салбар болон ахуйн үйлчлэгийн салбар тоогооч одоо цэцэрлэгийн багш сурагчдад ингэ зориулсан хөдөлмөр хамгааллын хувьд үйлдвэрлэдэг байна. Манайх бол шинэ үйлдвэрийн байр, ажлын байр 15-25 оны шинээр ажлын байр байгуулж байгаа. Манай компани өөрөө байгуулагдаад одоо 27 дахь жилдээ явж үйл ажиллагаа явуулж байгаа компани байна. Одоо манайх ч нэг 35-аас 40 ажилтнууд байнгын ажиллаж байна. Манайх бол одоо анх удаагаас оролцож үзэж байна. Тэгээд яг шалгараа төсөл маань бол 70-аас дээш оноо үнэлэгцээ одоо эцсийн шалгаруулалтанд ярилцлаганд ороод явж байна. Бүх юм одоо шууд явуулж байгаа болохоор шударгал явуулж байгаа бүх юм камераар баталгаажуулж байгаа юм чинь тий. Бигчин ерөнхийдөө 2009 оноос хойш ерөөсөө Украинууд цэцэргэн, яавлаг, алим, интор, чавга, усан үзэм гэд живсэн бүтээгдэхүүнийг бол олон жил 9 оноос хойш тарьж ургуулж үзлээ. Одоо ерөөсөө яагаад гэвэл өөрөө бас нэг барайслийдэг тэрнийхээ үүднээс болоод ерөөсөө хүмүүс одоо ерөөсөө тэр яавлаг гэдгийг юм бол гол тарьж эхэлж байна да. Эхлээд туршиж үзээд 9 жил явчлаа. Одоо нийтийн бадан яг жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээс бол яг ерөнхийдөө нотлонгоос сонсоод ийм баг зээл өгдөг юм байна, ийм байдаг юм байна. Нэг дэмжлэг хүсээдэг чинь ингээд явж байгаа болохоос нэг хайхдаг. Яхахгүй яг өөрөөхөө болгоод явчихлаа болж л байна. Тэ содрог байна. Ганцхан мөнгөнд бага байсан юм болов уу гэж ойлгож байна. Тэ ямар ч байсан одоо ингээд хүмүүсийн харж байгаагаар ярьж байгаагаар өөрийн надтайцсандаа очиод ингээд үзэхэд яг мэрэгжлийн болон хүмүүс ингээд яг бодит дээр нь очиж үзээд ерөөсөө тэр очиж байгаа хүмүүсийн тэр надад таалагдсан. Яагаад гэвэл илүү тутам харж байгаа юм байхгүй. Яг өөрийнхөөрөө яг өөртөө юм үнэхээр юм хийж гэнэ үү гэдэг ингээд яг мэрэгжлийн дагуу аягүй мундаг юм хийж гэн гэд хүнийг үнэлж байгаа. Энэ төр надад бол үнэхээр боломжтой санагдсан. Энэ жижиг дүүлдвэрийн одоо сангаас одоо төсөл сонгон шалруулж байгаа үйл явц бол бас удаашралтай ч гэсэн бас одоо сонгож одоо шалгаж байгаа явц нь бас ерөнхийдөө бас боломжийн байна уу гэж үзэж байна тий. Ямар ч манай компани одоо 4 сараас ер нь бол 3 сараас эхлээл энэ төсөл мөслөө бас бэлтгэж явсаар агаал тэгээ сая эцсийн шалгуулалтанд ороод ингээд гарч ирлээ. Тэгээд төсөл тавьж байгаа шаардлагууд бол бас зохих ёсны хэмжээнд байна л гэж үзэж байна. Тэний хаймар тийм давж болохгүйгээр юм бол ерөөсөй байгаагүй тийм. Ноос ноолрын үйлдвэрүүдэд одоо түүхийн эдэ худалдаа авахд бол маш одоо санхүүжилт хэрэгтэй байдаг. Тийм учраас одоо энэ баг хүүтэй зээлээр одоо эргэлтийн хөрөнгөө одоо бас тодорхой хэмжээнд одоо нэмэгдүүлэх тийм зорилготой байна. Ноос ноолорч одоо зөвхөн хавартаа гарч байгаа учраас бид нар одоо ямар нэгэн байдлаар л тэрийг яг тухайн үед нь л одоо худалдаж авахгүй бол одоо хизээ нэгэн тийм санхүүжилт төдөө бүтэн үдийд бүтэн гэд хүлээж явах ямар ч тийм боломж байдгүй. Хөл шат нь бол их хүнд ачаал өгөөгүй. Бидэрт ажлын манд гэж хүндрүүлээгүй. Их даваа бол их боломжтой явагдлаа. Манай төсөлтөж байгаа гар ажиллагаа ингээд юу байна л гэж энэ гараар яаж байна. Манай угаас энэ нэвтрүүлж байгаа нь энэ төвлөрсөн том вакуум дамжлагтай конвейер вакуум машины төсөлтөд оруулсан байгаа л да. Энэ ингээд төсөл хэрэгцээ манай яг тэр тулгамдаад байгаа одоо энэ хүмүүсийн эхэлээд байгаа асуудлуудыг шийдэх боломжтой болчихгоо л юм л да.